Сайн байцгаана уу? Руна ТV сувгата тавтай морилцгоно. Өнөөдрийн түүх нь 2019 оны 12 сард нэгэн хятад залуу Шинэ Зеланд руу дөрвөгч байдлаар хамгаалалт хүсснээр эхэлдэг. Тэр өөрийгөө төвдийн тусгаар тогтнолын тэмцэгч хятадын хавчлагаас зугтсан хүн учраас Шинэ Зеландад оршин суух хүсэлт өгөөч гэж танилцуулсан. За эхлээд дөрвөх хүсэлт гэж юу вэ гэдгийг товч тайлбарлавал эх оронд нь дайн болж байгаа эсвэл улс төрийн шалтгаанаар баривчлагдах шашин үндэстэн ясныхаа улмаас хавчигдах эрсдэл байгаа учраас өөр улс руу очиж амьдрахыг хүссэн өөрийнхөө нутаг руу буцаж чадахгүй байгаа өөр улсаас хамгаалалт хүсэж байгаа хүмүүсийн гаргадаг хүсэлт юм. Шинэ Зеланд улсын хувьд дөрвөгчдийг амархан хүлээн авдаг орн биш. Иймээс уг хятад эрийг бол маш нэгт шалгаж эхэлсэн. Жинхэнэ дөрвөгчдийн хувьд өнгөрсөн түүх баримт нь тодорхой байх ёстой байдаг. Хизээ хаашаа зүгтсэн, хүнд баригдаж байсан, ямар бүлгэн байгууллагад харьяалагддаг гэх мэт. Харин энэ хүний хувьд бол эсэргээрээ мэдээлэл нь бүдэг байсан. Тухайн үедээ 34 настай энэ нэрийг Лян гэх бөгөөд шалгаж үзтэл тэр Шинэ Зеланд руу 6 сарын өмнө орж ирсэн бүртгэлтэй байсан. Гэвч тухайн үед ашигласан паспортын мэдээлэл нь дөрвөгчийн хүсэлт дээр бичсэн мэдээлэлтэй таарахгүй. Цааш нь ухаад үзэхэд төрсөн он сар өдрөө 3 удаа, төрсөн газраа 2 удаа сольж байсан нь илэрдэг. Төвдийн тусгаар тогтнолын тэмцэгч гэсэн мөртлөө төвд хэлээр энгийн яриагаар бүр юу ч хэлж чадахгүй, нэг ч үг хэлж чадахгүй байсан. Энэ бүхнийг нэгтгэн Шинэ Зеландын цагаачлал Лян бол энгийн дөрвөгч биш, жинхэнэ иргэншлээ нууж байгаа хүн байна гэж үзээд шалгалтын хүрээг тэлж эхэлсэн. Ингээд түүний орж гарсан бүртгэл оршин суугаа түүх өнгөрсөнд баривчлагдаж байсан, цагдаагаар шийтгэл авч байсан эсхийг нь шалгаж эхэлсэн. Энэ явцад нэгэн баримт гарч ирсэн нь Канадын хуучин бүртгэл түүний нэг бүртгэл илэрсэн. Хамгийн сонин нь энэ нь виз, сургууль, ажил биш, цагдаагийн мөрдөнгийн бичиг дундаа бүр хүний амь хохироосон гэсэн ангилалтай баримт гарч ирсэн. За тэгэхээр Лян гэдэг нь бол яг ямар хүн байсан бэ гэдгийг эхнээс нь яриа. Янг танилцуулахаас өмнө бас нэг хүнийг эхлээд танилцуулах хэрэгтэй. За тэр нь болохоор Zhao Wei. Тэр бол Канад дахь англи хэлний хөтөлбөрт суралцдаг хятад оюутан эмэгтэй. Шин зүйлд дуртай, цаваас хэрэглэн бүсгүй байсан тул эргэн тойронд нь найз нөхөд маш олон байдаг байсан. Эдгээрээс хамгийн дотны найз нь түүний найз залуу Лян байсан. Хоёулаа сурч байхдаа ч амарч зугаалахдаа ч байн хамтдаа явдаг. Бусад хүмүүс харахтаа үлгэр жишээ хосууд гэж ярьдаг байсан. Бүр хамтдаа бизнесийн жижиг ажилч эхлүүлж илүү дотн болсон юм шиг хүмүүст харагддаг байсан. Тэгэхээр Zhao Wei гэдэг нь болохоор Янгийн найз бүсгүй байсан гэсэн. Янгийн хувьд болохоор Zhao Wei-г хэд хянах, байнга түүнийг цагдах, эзэмших гэх мэтчлэн тийм зам чанарыг маш их гаргадаг байсан. Zhao Wei хинтээ уулзсан, хичээл тараад хаашаа явсан, гэртээ хизээ орж ирсэн бүгдийг нь яг бодит цагтайн цуг мэдхийг хүсдэг байсан. Гадаад улсад яг хилэндээ ус цас биш эцэг эхээсээ хол амьдарч байгаа Zhao Wei-д Ляны өгдөг тулгуур, тогтвортой мэдрэмж нь бол маш том утга учиртай байдаг байсан. Хэдийгээр түүнийг дэндүү их хяндаг байсан ч гэсэндээ надад маш түшигтэй, түүнтэй хамт байхад амар тайван байдаг гэж үзээд Лянтай бол үргэлжлүүлэн хамт байхыг сонгодог байсан. Ийхүү тэр хоёрын харилцаа үргэлжилж байхдаа буюу 2002 оны 10 сарын 9-нд Zhao Wei найз нөхдөдөө холбоо тасарчихсан. Тэр өдөр өглөөний хичээлийнхээ дараа найзуудтайгаа хамт өдрийн хоол идэхээр тохирсон ч гэсэндээ Zhao Wei тэр уулзалтан дээр ирээгүй. Тэгээ найзууд нь залгасан ч утсаач гэсэн юусоо авахгүйсэн. Харин 1, 2, 3 хоног өнгөрөх тусам утас нь бүр холбогдохоо болж хичээлдээ ч ирсэнгүй. Ингээд холбоо тасраад 4-р өдөр нь алга болсон тухай мэдээллийг найзууд нь цагдаад өгсөн. Цагдаа мэдээж хамгийн түрүүнд хамт амьдардаг найз залуу Лянтай нэрж уулзсан. Тэгэхэд Лян хэлэхдээ найз охинтойгоо муудалцаад тэгээ тэр гэрээсээ явчихсан. Тэрнээс хойш холбоо байраагүй хаачсныг нь мэдэхгүй гэж хэлдэг. Тэгээ түүний энэ хитрхи тайван санаа зовсон шинжгүй байгаа байдал нь бол нэлээд с ิจ гтэй харагдчихсан. Тэгэд үүгээр зогсохгүй болохоор Zhao Wei-гийн найзуудын мэдүүлэг дээр алга болсных нь маргаашаас эхлээд Лян аль хэдийн эргэн тойрныхоо хүмүүст найз охин маань гэрээсээ яваад зүхтчихсан гэж ярьж эхэлсэн байсан. Тэр үед бол ерөөсөө нөө найз нөхд нь алга болсон гэдгийг яриаг хамгийн анх найз залуу Лян нь найзуудад нь төрүүлсэн байсан. Цагдаа нарт бол энэ бүх зүйл нь нэлээд с ิจ гтэй санагдаж байсан. Гэвч мөрдлөг ахихгүй, баримт ерөөсөө гарч ирэхгүй цаг хугацаа өнгөрсөөр байсан. Ингэж байгаад алга болсноос 10 орчим хоногийн дараа буюу 10 сарын 20-нд сургуулиас машингүй алхаж явхад цаг гаруй зайд орших Stable Lake гэдэг газрын орчимд нэг с ิจ гтэй аяллаа чумдаам олддог. Ойд алхаж явсан хос нэг муухай өнөр үнэртэй дахаар нь
тэр үнэрлүүн дагаад ингээд очиод үтсэн чинь хуучин саарл чумдаан байсан. Тэгээд хальт задлаад харсан чинь дотор нь хүнжил шиг юм харагдсан. Тэгээд тэр хоёр болохоор шууд л с ижигтэй санагдсан учраас цагдаад дуудлага өгж цагдаа нарыг дуудсан байсан. Ингээд дуудлагын дагуу ирсэн цагдаа нар чумдааныг нь онгойлгоход дотор нь залуу эмэгтэйн цогцос байсан. Аль хэдийн ихээхэн муудаж эхэлсэн байсан. За ингээд цогцсон болохоор ДНХ-гээр шинжилгээ хийгээд хэн болохыг нь тогтооход энэ нь 10-аад хоногийн өмнө сургаггүй алга болсон Жавийн цогцос мөн болох нь баталгаажсан. Шалтгаан нь болохоор боомлж амь насаа алдсан гэдг нь бас илэрсэн. Цагдаа нар сүүлчийн харсан хүн болох найз залуу Янг нь бол шууд л с ижигтэн гэж угаасаа үдсэн. Хамт амьдарч байсан охин нь 10 гаруй хоног гэртээ ирэхгүй алга болчиход тахт нь ерөөсөө санаа тавиагүй, хойноос нь хөөцөлдөж цагдаад мэдүүлээгүй. Харин ч найзуудад нь хятад руу явчихсан баха. Муудалсныхаа дараа хятад руу явна гэж ярьжсэн гэсэн яриаг тараасан байсан. Ингээд цагдаа нар бол мэдээж Жавегийн нэрээр онгоцны плед захиалсан хэсгийг шалгаж үзсэн. Тэгэхэд бол ямар ч тийм плед захиалсан юм гарч ирээгүй, мөн паспортаа ашигласан тийм мэдээлэл ч юусоо олдоогүй байгаа. Тэгэхээр Лям бол худлаа ярьсан нь тодорхой болсон. За тэгээд цагдаа нар бол мэдээж Лянг баривчлах гад түүнийг хайсан. Тэгэхэд Жавэ сургуу баснаас хойш Лян хичээлдээ юусоо очоогүй болох нь тодорхой болсон. Мөн түүнтэй холбоо барьсан хүмүүс ч гэсэн гарч ирээгүй. Лян аль хэдийн Канадаас гараад явчихсан байсан. Цогцос олдсон өдөр буюу 10 сарын 20-нд тэр найзынхаа тусламжтайгаар Канадын хөлийг даваад бүх зүйлээ урьдчилан тооцоолсон байдалтай мөрөө цэвэрлээд шинэ паспорт аваад тэгээд Канадаас гараа явчихсан байсан. Тэгээ хаашаа явсан бэ гэм бол их орон болох Хятад руугаа явсан байсан. Ингээд Канадын цагдаа нар бол Интерполд хамтын ажиллагаа хүссэн. Гэвч тухайн үед Канад Хятад хоёрын хооронд бол гэмт хэрэгтнийг шилжүүлэх тийм гэрээ хийдэггүй байсан. Өөрөөр хэлэх юм бол Лян хятадын хэлээр орсон мөчөд Канадын тал түүнийг албатан баривчлах боломжгүй болсон гэсэн үг. Канад олон удаа Хятадаас тусламж хүссэн ч гэсэндээ энэ бол Хятадын эргээд тэгэхээр Хятадын хуулиар шийдвэрлэнэ гэсэн хариуг энэ тал Канад руу өгсөн. Гэвч 2002 оны 11 сарын 30-нд цогцос олдсноос сарын дараа Лянгийн өрөөнд нь хамт амьдардаг байсан roommate буюу түүний үеэл Жанхао гэдэг залуу Канадын цагдаад мэдүүлэг өгдөг. Тэр хэлэхдээ 10 сарын 9-ний шөнө Лян түүн рүү уцтаж би найз охиноо алчглаа чи надад туслах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээ эхэндээ болохоор мэдээж худлаа ярьж байна гэж бодсон ч гэсэндээ түүний гэрлүү бол очихоор шийдээд очисон. Тэгэхэд тэнд үнэхээр Жавийн цогцос байсан гэж хэлж байгаа. Жави аль хэдийн хоолоогоо боолгуулж амнасаа алдсан байсан. Сандарч балмагт занд Лян чи одоо энд ирсэн юм чинь хамсаатан болсон гэсэн үгээ. Тэгэхээр чи угаасаа надад туслахгүй бол өөрөө ч гэсэн энэ хэргийн гин буруутан болно гэж түүнийг сүрдүүлэнгээ гуйсан байгаа. Ингээд Жан цогцос нуух ажилд нь хамт тусалж оролцсон. Жанвэгийн хувцсыг тайлж цогцыг аялын чамдамд хийж нуурын ойд хаясан. Үүний дараа Лян найз охин маань алга болчихлоо гэж жүжиглэж эхэлсэн гэдгийг тэр цагдаагийн газарт ирээд бүгдийг нь ярьсан байгаа. За хэдийгээр ингээд гэрчлэл бүх зүйлийг ярьсан ч гэсэндээ нөгөө Лянжин Хятадд очихсан учраас түүнийг авчрах ямарч боломжгүй байсан. Ингээд хэрэг гарснаас 1 жил 6 сарын дараа буюу 2004 оны 6 сард Канадын цагдаагийн газар болохоор Лянгийн хэргийг яг өөрөөр нь хүлээлгий гэж бодоод цагдаа нар хуурамч дүрд хувраад тэгээ түүнтэй ярилцахаар шийдсэн байгаа. Тэгэд энэ нь юу байсан бэ гэх юм бол цагдаа нар нотлохоо болохын тулд нууц ажиллагаа явуулаад өөрсдийгөө гэмт бүлэглэлийн гишүүд гэж Лянд танилцуулаад Лянтай танилцсан. Тэгээ чи манай бүлэглэлд орохыг хүсэж байгаа бол бүх үнэнээ ингээд бидэрт ярих ёстой. Тэгэх юм бол чи манай бүлэглэлд эсэж чадна гэд ярьсан. Тэгээ энэ үед болохоор Жан тэднэрт бүх үнэнээ яриад найз охиныхоо амнасыг хөнөөжсэн талаараач гэсэн ярьсан байгаа. Мэдээж бүлэглэлд эсэхийн тулд өөрийгөө бас зоригтой гэдгийг харуулахын тулд энэ бүхнээ ярьсан гэж байгаа. За тэгээ энэ баримтыг нь цагдаа нар баримт нотлохоо болгоод тэгээд Лянг бол баримтчилж чадсан. Ингээд түүний шүүх хурал болсон. Тэгтэл энд бол санаанд оромгүй шийдвэр гарсан. Тэрний байсан бэ хэм бол өмгөөлөгчд ингэж улаан цай хүнийг хуурам мэхлэж мэдүүлэг авч болохгүй. Тэгэхээр энэ бол хууль зөрчсөн асуудал байна гэж үзээд тэгээд Жангийн мэдүүлгийг бол нотлох баримтгүй гэж үзээд тэгээд түүнийг гин буруугүй гэж тооцчихсан байна. За тэгээд ингээд бол хэрэг бараг мартагдах төхөж буюу 2007 он болсон. Тэгээд энэ нь бол хэрэг гарснаас 5 жилийн дараа гэсэн үг. За энэ үеэс эхлээд яг Хятадын цагдаа нар бол энэ хэрэгт анхаарлаа хандуулж эхэлсэн. Тухайн үед Лян нэрээ солиод хүнтэй гэрлээд бүр 2 хүүхдийн аав болчихсон. Яг жирийн хүн шиг нам гүм амьдарч байсан.
Тэгээд Хятадын цагдаа нар бол түүнийг судлаж мөшгөж хэлсний эцэст Бээжингийн цагдаа нар бол түүнийг байравчилсан. Ингээ 2011 оны 9 сард Лян Хятадын шүүхийн танхимд анх удаа хүн амны хэрэгээр шүүгдсэн. Тэр болохоор шүүх хурал дээр бүх гин буруугаа өгөөсгөж үеэлж анхаа худлаа мэдүүлэг өгсөн. Жанвэй тухайн өдөр бол гэрээсээ явлаа гэд явсан. Өөр ерөөсөө би түүнийг тэрнээс хойш хараагүй мэдхгүй гэж хэлж эхэлсэн. Лян тухайн үеийн шилдэг өмгөөлөгчдийг аваад Канадад үүссэн нотлохоо баримтуудыг бол ер нь бүгдийг нь худлаа гэж өмгөөлөгч нар нь эргүүлж чадчихсан тийм үеэсэн. Гэвч шүүх бол эцэст нь түүний талд ороогүй. Насаар нь хорхиал мөн хохирогчийн ар гэрт 1.3 сая йон хөлөх шийдвэрийг гаргасан байна. Тэгээд тухайн үед бол эцэст нь шудраг ёс яллаа гэж Жавигийн гэр бүлийнхэн бол маш их баяртай нулимс унгааж тэрвэрлдэжсэн. Гэвч тэдний баяр удаан үргэлжилж чадаагүй. Лянгийн гэр бүлийнхэн давж заалтсан. Тэгээд тэр оны 12 сард босон давж заалдах шатанд Лян гинтл өөрийгөө гин буруугүй гэж ярьж исэн тэр байр сууриа өөрчлөөд хэрэг хийсэн гэдгээ ол хүлээж эхэлсэн. Гэхдээ найз охиныхоо амь насыг хүнөөсөн шалтгаанаа тайлбарлахдаа болохоор бит хоёр маш их маргалцсан. Тэгээ маргалдаж муудалцаад хоорондоо бүр ингээд зодтолж жагаад тэгээ санамсаргүй байдлаар би найз охиныхоо амь насыг хүнөөсөн гэж мэдүүлж эхэлсэн маа. Тэгтэл яг Хятадын шүүхээс Лянгийн санаандгүй гэсэн тайлбарных нь талд ороод 2014 оны 6 сард анхан шатны шүүхээр болгоомжгүйгээр хүний амнаас хохироосон болж өөрчлөгдсөн. Ингээд ял нь 7 жил болж бүр маш бага ял болж багассан. Тэр үед Лян мөрдөнгөөс эхлээд давж заалдах хүртэл 5 орчим жил хоригдчихсан байсан учраас ер нь бол дахиад 2 жил суугаад л суллагдах боломжтой болсон гэсэн үг. Ингээд 2016 онд суллагдсан. Тэгээ түүнийг энэ 7 жилийн ял авахт нь бол түүний өмгөөлөгч нар бүр маш сайн ажилласан. Тэгээд Лянгийн хувьд бол нэлээд мөнгөтэй болчихсон байсан учраас хамгийн үнэтэй өмгөөлөгч нэрийг авч ялаа бүр юм 7 жил болгуулж чадсан байгаа. За тэгээд 2016 онд суллагдсныхаа дараа Европоор аялж 2019 онд Шинэ Зеландд байр худалдаж авч шинэ амьдралаа эхлүүлэхээр шийдэж бэлдэж эхэлсэн. Тэгээд өөрийгөө төвдийн тусгаар тогтнолын тэмцэгч Хятадын хавчлаганд өртсөн гэж Шинэ Зеландын засгийн газраас дөрвөгчийн статустай болохыг хүссэн байсан. Тэгээ яг энэ үеэр олвол түүний бүх зүйлсүүд нь илчлэгдэж хүн амны хэрэгт холбогдож исэн гэдэг нь хүртэл ингээд ил болж гарч ирсэн. Тэгээ тийм учраас Шинэ Зеландын засгийн газраас бол түүний цаачлах эрхийг нь бол хүлээж аваагүй татгалцсан хариуг өгсөн. За тэгээ одоогийн байдлаар Лянгийн хувьд болохоор Шинэ Зеландд тусад амьдрах гад дахин яг оршин суух тэр хүсэлтийг бол өгсөөр л байгаа юм билээ. Тэгээ өөрийгөө төвдөөс ирсэн ингээд дөрвөгч гэд өөрийгөө нотлох гээд бүр ингээд хичээсээр л байгаа юм билээ. Яг ямар учиртай болоод заавал Шинэ Зеландд амьдрах гээд байгаа нь бол тодорхойгүй. Тэгээ харин Жавигийн гэр бүлийнхэн болохоор яг анхан шатны шүүх хурал дээр нөхөн төлбөр авахаар хариу гарсан боловч тэр нөхөн төлбөрөөсөө бол бүр нэг төгрөгч түүнээс авч чадаагүй. Тэгээд үгээр зогсохгүй бүр охиных нь 8 насыг хөнөөсөн гэмт хэрэгтэн 7 жилийн ял аваад тэгээд шоронгоос ингээд суллагдчихсан. Тэгээ одоо Шинэ Зеландд амьдрах гад ингээд хөөцөлдөөд явж байгаа. Тэгээд энэ байдлыг нь мэдээж хараад бол тэдэрт маш хэцүү байгаа. Байнга түүнийг ингээд яллаж өгөөч гэж Хятадын шүүхэд бол ингээд өрөөдөл гаргасаар л байгаа юм бэлээ. Гэхдээ одоо болвол түүнийг дахиж түүний хэргийг авч хилэлцэж шүүх боломжгүй гэд Хятадын талаас бол үзэж байгаа. Яагаад гэх юм бол аль хэдийн хэргийн шийдэгдээд ялаа аваад гарчихсан учраас гэж үзэж байгаа юм бэлээ. Тэгээд өнөөдрийн та бүхэн бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Тэгээ хэдийгээр яг Хятад улсын хувьд болохоор маш чанга ялтай хэрэг хийсэн хүмүүст бол үнэхээр яг тохирсон ялыг нь өгч чаддаг улс шиг санагддаг боловч яг энэ хэрэг дээр бол үнэхээр яг Лянг өмгөөлж чадсан тэр сайн өмгөөлөгч нараас болоод яг хэргийн процесс бол ингээ бүр эсэргээрээ эргээд 7 жилийн ялыг аваад гарсан ийм харамсалтай хэрэг байлаа. Тэгээд түүний найз бүсгүйгийн хувьд бол залуу насн дээрээ оюутан байх үедээ итгэж авсан найз залуудаа амнасаа алдсан ийм харамсалтай хэрэг байлаа. Тэгээд Лянгийн хувьд бол үнэхээр найз бүсгүйгээ хөнөөсөндөө харамсаж байгаа ч юм уу тийм сэтгэл өрөөсөө байхгүй, өөрийгөө буруугүй гэж одоо хүртэл ярьсаар Шинэ Зеландд амьдрах гэж хичээсээр л байгаа юм бэлээ. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээд та бүхэн сувг дээрээ лайк, subscribe дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За тэгээд удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.